Тасарсан юм аа. Дараа чи ямар нэг багаас тааш лөө. За яг нэг дуу бага тий. Багаас 2 байгаас тий. Тий. Гэхдээ нөгөө Ивэли хор гэдэг дуун жоохон олон хүн дуулах зориултай. Тэгэхээр нэг өнгөө ихлүүл нөө тахилтын хоолоо хүрдгүй эргэтэй эмхтэй гэдэг нь хуваарлцсан болохоор. Одоо тэр нэг дуугаар. Одоо нэг миний гэрэлгээд нэг гоё дуу. Тэрэнд их дуртай бас. Манай нацгаа дээр бас орохтой тэгсэн. Яг ерөнхийдөө нацгаа аяа хийдэг. Тэгээ бас манай амраа дууныхаа үгэн дээр тусалж хамтдаа хийдэг уран бүтээл. Түүнтэй адилхан одоо энэ амраагийн бичсэн шүлэг биш үү? Тий, амраагийн бичсэн шүлэг. Ерөнхийдөө магтаалч нь бас аялахуу гэхээсээ илүү маш их шүлэг. Тэ Давид хаан шүлгээр бичижсэн. Шүлгээр ихээс юм магтчихсан. Тэгэхээр амраадаа бас үнэхээр таалахад тэгж байгаа бас нэг амраатайгаа уулзнаа. Бас амраач юм бас рэпер тий. Тийм шүү дээ. Айгуу гоё рэпер. Тэр тал руугаа сонирхолтой. Амраадаа баярлаа. За энэ дууны тий аялахуу бүтсэн түүхээс хуваалцаач. Тэгээ энэ дууг болохоор бас би нөгөө бас мартцсан байсан дуунуудын нэг ялангуяа үгэн. Тэгээд амраагаас тусламж авсан. Миний хувьд болохоор энэ дууг болохоор юуг уншсан. Юу лээ? Үнний ирэлчин гэдэг ном байдаг тий. Үнний ирэлчин гэдэг номыг уншаад тэгээд ер нь бол Бурханаас зурх хэрэгтэй юм. Бурхантай л ойр байх хэрэгтэй юм гэдэг тэр мэдрэмжийг бас их хүчтэй авч ирсэн. Тэгээд олж уншаа гэж загсаад байдаг бид нар номыг олж уншаа. Үнний ирэлчин гэдэг нэг ном байгаа. Тэгээд айгүй их адал явталтай. Тэгээд ер нь итгэлийн амьдрал нэрээ бид нар чи ингээл эзнийг дагаж явж бол гинт ингээл төрчдөм байж тээ. Муу сүнсэнд ингээл гинт автчдсан байх шүү дээ. Яг юу хамгийн чухал юм бэ? Яг л эзнээсээ л ингээл ямар ч зууржил байх хэрэгтэй юм байна гэдэг тэр одоо утгыг олж мэдээд тэгээд за би эзнийг магтахдаа бас бурхныг маш их хүсэмжлэх хэрэгтэй юм байна. Ер нь эзнийг хүсэмжлэх хэрэгтэй юм. Заримдаа яг магтан дуунууд хитрхи хийснээс юм гуугаад байгаа юм шигтэй ингээл гуйлах юм шиг заримдаа бид нар ингээл байсвар эзнийг бурхан гэдэг айх мартцсан ингээл байдаг штэ. Тэр үедээ болохоор бид нар эзэнтэй харьцахдаа эзнийг дээдлээд яг сэтгэлээл эзэнд ингэж харуулах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд үгээ жоох ингээд мартсан байсан. Бараг 4-5 жилийн дараа яг энэ буцаад нэг CD бичих ажил руу орж байгаа шүү дээ. Тэгээд бол энэ миний гэрэлгээ дуугаа их сэргээгээд ер нь бол ирээч эзэн гэдэг нэртэй байж байгаад миний гэрэл манай амраа маань зүгээр юм байна гэд тэгээд энэ дууг бол дахиж бичсэн гэж олж авсан дуулсан цуглаан дээр энэ дуугаас их дуулдаг л да манай цуглааных их дуртай цуглааныхан ус сүмийнхэн шеэрлээд одоо ингэ чиний дуунуудыг сүм дээрээ дуулаасаа гэж маш их хүсэж байна. Тэгээ энэ чамд жоохон дордож байна уу? Дээшлүүлж хөө. За жоохон дээшлүүлж хөө. Окей. Тэнгрик. Энэ хаалаас алгал агай л гэхгүй тахилтан дээр нь. Хүрээч эзэн бодолж төрсөн энэ зүрхэн хорвогийн энэ noloн худал хуурмгийн дундаас хайртай ухаарлаа та миний дамуун гэрэл зөвхөн та миний аврал билээ Тэнгэрийг захирах чам миний гэрэл билээ миний бүх амьдрал таны хэзээ загал мэгүрэн миний авраг чалхахтаа Нэрэ намайг харасан ёо Хараач эзэн таны өмнө тэрхэн зүрхий хараараа дүргэж хэрхэн тань шиг харилхий харуулаач эзэн минь танаар сэтгэл минь цангаж байна Зөвхөн та миний аврал билээ Тэнгэрийг захирах чам миний гэрэл билээ Миний
залхахдаа бүхнээрээ намайг хайрласан ёо. Хүрээч эзэн бодож төрсөн энэ зүрхэн хорвогийн энэ олоо худал хуурмгийн дундаас хариг тань ухаарлаа та миний зам үнэнгээрээ зөвхөн тал миний аврал билээ. Тэнгэрийг захирагч хаан миний гэрэл билээ. Миний бүх амьдрал таны хязэн загвармаг үрэн миний авралж алхахдаа бүхнээрээ намайг хайрласан ёо. Их эзэн минь танд таалархаж чинь та их суурьтай минь хамт байж түүнийг та өшөөх таны магтаал таныг одоо хүндлэх тэр зүйл рүү та удирдаач минь танаас гуйж байна. Их эзэн минь түүний хэзэн дотор байгаа энэ хүч чадал хэзэн тантай хамт сулдагдан гарах учраас танд үнэхээр таалархаж чинь их эзэн. Энэ оршуу энэ ариун сүнсний төлөө танд таалархах их эзэн. Амен. Амен. Баярлалаа. Баярлалаа.